Бурхны тусын Бурхны утгийг олох болтугай. Хамаг амтан амгалан хийгээд аз жаргалын шалтгааныг төгс олох болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас игнэг таацах болтугай. Хамаг амтан зовлонгүй аз жаргалаас эцэдүүл хаагцах болтугай. Хамаг амтан ойрд шунах, хоол дуурлах, аль альнаас нангид тэгс сэтгэлээр орших болтугай. Хамаг амтан амгалан хийгээд аз жаргалын шалтгааныг төгс олох болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас игнэг таацах болтугай. Хамаг амтан зовлонгүй аз жаргалаас эцэдүүл хаагцах болтугай. Хамаг амтан ойрд шунах, хоол дуурлах, аль альнаас нангид тэгс сэтгэлээр орших болтугай. За эхэлчихье да. Ер нь бол эхлээд их ойрынхоо хүн дээр бодоод хайртай дотныхоо хүнийг бүр царайг нь удаж байгаа. Тэгээ чин сэтгэлээс амар амгалан байгаас, жаргалтай байгаас. Тэхийн тул зөв сайн үүстэй байгаас. Битгий зов зүдрээсээ дараа нь завсрын өнгөд. Завсрын өнгөд нь болохоор тийм ойрынч, дургуйч тийм завсрын хүнээр. Одоо дараа нь нэлээд дургуйхан шиг үнэ бод. Тэгээ болж игэл дараа нь хамаг амтан гэдээ бодоод уншвал зүгээр л. За бид нэр төвлөрлийн бясалгал гээд хичээл орж байгаа. Хүн сэтгэлээ бидний сэтгэл бол ингээд зоргоор байна гэж. Зоргоор байна. Бид нар түүнийг хянж хэрэгтэй зүйлд нь зарцуулж төвлөрч чадахгүй байна. Энэ бол их юу юм бэ? Тэг гарцтай гэх юм уу? Сэтгэл санаа зөвхөр тэгэл нэг хэрэгтэй хэрэггүй юм байсаар байгаа л тэгэл насыг илээх юм биш үү? Тэг хэрэгтэй зүйлд өөрийн санаагаар чиглүүлж чаддаг болохыг хэлээд байгаа юм л дээ. Гівэмиг болоо гэж хэлдэг. Өөрөлдөл буйны зоригдолтор өөрөлдөл зөв сайн зүйл рүү оюун ухаанаа чиглүүлж чадах. Түүн дээр хүссэн хугацаа гараа байлгаж тогтоож чадах энэ чадварыг л хөгжүүлэх гэдэг. За одоо шашинлаг сонсогдоод байгаа бол ерөөсөө л өөрийнхөө сэтгэлийг өөрийнхөө хүснээр хандуулах, чиглүүлэх, байлгах энэ чадварыг хөгжүүлнэ гэдэг. За тэгээд өмнөх хичээл дээр бид нэр за орчноо хэрхэн бэлдэх вэ? Өөрийнхөө биеийг хэрхэн бэлдэх вэ? За тэгээд юун дээр төвлөрөх вэ? Төвлөрлийн дайсан нь юу вэ? Гэх зэргээр ярьсан да. За энэ удаагийн ерөнхийдөө төвлөрлийн хичээлүүдийн нэлээд товчхон явчихж байгаа юм шиг. Ерөн үед бол бид нар 5 юм уу 6 хичээл байна шүү дээ. Бид нар 2 3 хичээлд нэлээд товчлоод орч гэж бодоод байгаа. За тэгэхээр төвлөрөл хөгжүүлнэ гэдэг нь ямар нэгэн тийм эд шидийн гол нь тийм юм байгаа юм л да. Одоо зүгээр зорилго нь бол хүн зөв сайн болох талаар гэж шашин болгон байдаг байж болно. Зөв сайн яаж болох вэ? Хэрхэн? Одоо нэг өвчин байлаа гэж бодвол нэг өвчин байлаа гэж бодоход энэ өвчин бол ерөөсөө чөтгөр шулмын хорлол морлол гээл тэгэл чөтгөр шулмтай байлдах юм болоод явчих юм бол нэг юм баг. Нэг зам баг. За энэ өвчин гэдгийн шинж тэмдэг нь юу вэ? Энийг үүсгэгч нь юу вэ? Цааш шалтгаан нь юу вэ? Түүний нөхцөлтөө нь яаж тэмцэх юм бол бас нэг арай өөр маягтай юм л да. Тэгээ бүх шашнууд л ер нь хүний сэтгэлийг зөв сайн байлгах гэж яриад байгаа. Тэрийгээ тэгээд муу ёрийн сүнс ч гэдэг юм уу? Тийм ээ. Сатааны хорлолч гэдэг юм уу нэг ингэж тайлбарлах нэг
ганцхан бусаж яшинд байдаг ч бурхны шин ч гэсэн тиймэрхүү энийг хитрхи түлхүү ярих бас байх юм байна шүү дээ тийм ээ. Юм болгоныг л өчтгөл шулм гадна талаас ажил. Яг үндэ бурхны шин яг энэ төр сэтгэлгээ чинь байгаад байна. Сэтгэл гэдэг маань тодорхой бүрдэл, тодорхой үйл ажиллагаа, тодорхой бүтэц, тодорхой үйлдэлтэй. Тэр хэрхэн бэ? Яаж вэ? Та хүний тэр муу шийдвэрүүд гараад байна гэдэг нь муу тал нь ер нь давмгаалж ийн л гэсэн санаа юм л да. Тэгвэл хэрхэн яаж давмгаалдаг гэхээр дадлаар бий болоод хөгжөөд. Тэрний эсрэг зөв сайн дадлыг давтан хийх юм бол болох юм л гэсэн юм санаа байна. Амар биш дахиад хэлэхэд. Чи нэг өдөр явал байх болчихно гэж байхгүй шүү дээ тийм ээ. Ууггүй, давтан хичээнгүй хийж. Тэрийн шиг хүн тэр дотоод мангас хямд муу сэтгэлтэйгээ тэмцэнэ гэдэг маань амар хийдэг ажил шүү. Их хүчтэй гэдэг. Бид нар их дадуулсан. Тэрний эсрэг давтан хичээн оролдон байсараа л байгуугаар хөгжинө гэсэн шүү санаа яваад байгаа юм л да. Тэгэхэд бол түүнийг давтан хийх. Түүний хүч чадлыг нэмэгдүүлэхэд бол төвлөрлийн хөгжүүлэлт яриад байгаа юм. Төвлөрлийн бясалгал гэдэг маань ч гэсэн ингээд төвлөрлөгтэйг зүгээр л ямар нэгэн хэд шидийн байдлаар бүтээнэхээс илүүтэйгээр хэд олон бодол маань ч тэр төвлөрөл маань ч тэр оюун ухааныг бид нэр хянах байдал юм уу та дурдлыг оюун ухаан хаана явж гин юу хийж гин яаж гин дурдах түүнийг анзаарах гэдэг маань ч гэсэн дадлаар хөгжиж болдог зөнд нь орхиж болдог маягтай бүр зүгээр ингээд байд сууж чадахгүй хүн байдаг шүү дээ тийм ээ. Би оюун ухаан бүтээл байд сууж чадахгүй ингээл зөнд нь орхиж. Тэгтэл өөрийнхөө одоо зүү сүүгчлж байгаа юм шиг л нарийн ингээ хяналт анхаарал гэдэг хүн өөрийнхөө биеийг хянах. Хүн өөрийнхөө сэтгэлийг хянах аль нь л дадаж болно гэж хэлээд байгаа юм л. Бид өмнөх хичээл дээр төвлөрлийн мэслийн хоёр дайсан гэж хэлсэн. Тэгэхээр тэрний эсрэгээс төвлөрөл гэдэг маань тодорхой нэг зүйл дээр оюун ухаанаа тогтоогоод түүнийг харахыг оролдохыг хэлээд байгаа. Зоргоороо өөр тийшээ явчих. Би тэрийг явуулаад байгаа биш шүү дээ. Яваа сурц үсрээл алга болчихно. Дахиад буцаагаад авчирна. Дахиад яагаад ч юм явчихна. Дахиад буцаагаад авчирна. Энэ мэт олон давтан төвлөрөө түүнийхээ тодорхой тунгалаг тэгээ түүн дээр орших уу гэдэг салчаад наач тунгалаг уу гэдэг орших хувийг нь тодруулаад энийг л хэдэн мянга дахин давтаад ирэхээ алдаад л тогтворжоод ирнэ л гэсэн санаа яваад байгаа юм л. Тогтворжоод ирнэ гэж би өмнөх хичээл дээр хэлсэн баг. Барууны дээр mindfulness бясалгалын юм уу бол байх юм л. Тэдэн цаг суугаад төвлөрөөд эхлүүл ер нь нэгт яана гэл. Бид өнөөдөр хичээл дээр болохоор тэр цагаар нь хэлж мэдэхгүй юм да. Ахтай төвлөрлийг хөгжүүлсээр байгаад бидэнд энэ төвлөрөх чадвар хөгжинэ гэж яриад байна тийм ээ. Хөгжинэ гэж яриад байна. Ер нь ямар үе шатуудыг дамжиж бидний төвлөрөл хөгжиж вэ гэдэг би товчхон ярих. За энэний өмнө бүгдээрээ амьсгал дээр төвлөрөх гэдгээ жоохон дэлгэрэнгүй аваад үзье. Амьсгал гэдэг бол төвлөрөл хөгжүүлж байгаа зүгээр л нэг объект. Юу ч үеж болно гэж. Шар диск, цэнхэр диск, бурхны дүр зураг байж болно. Үүндээс төвлөрч болно. Нэг хялбар хэмүүх олонтоо сайшаасан жишээ нь бол амьсгалаа анзаараа. За амьсгал дээр төвлөрөхтөр хүмүүс яриад байдаг одоо муу олон төрөл байдаг л да. Хүмүүс яриад байдаг нь авал өгөл гээл. Үгүй бол нэг иймэрхүү жишээл бясалгал байж болдог. Амьсгал авахтаа би ингээд л төрсөн шүү дээ гэж бод. Амьсгал гарах үедээ би ингээд л хүн шүү дээ гэж бод. Энэ бол мөнх хэсгийг бясалгаж байгаа. Амьсгал авах үедээ их хосон 6 зүйлийн хамаг амьтны зовлон зүдгүүр уу гашуу бүх мух амиг би өөртөө авлаа. Амьсгал гарахдаа өөрийнхөө хамгийн сайн сайхан бүгдийг бусдад зориуллаа гэж бодох тохиолдолд амьсгал болгон дээр тэгж бодох гэсэн үг. Гэвч энэ бясалгалууд бол хизээний амьсгал дээр төвлөрөл үүсцсэний дараагаар энэ төвлөрлөө ашиглаад өөр тодорхой буддизмын одоо бясалгал гэх юм уу сэтгэлийн чанаруудыг хөгжүүлж байгаа дасгал юм л ойлгож байна те төвлөрөл үүсц амьсгал дээр тогтдог болсон. Одоо энэ төвлөрлөө ашиглаж хагаад мөнхсийг бясалгах
инэрл нэгүслийг бясалгаж байгаа, дадуулж ин шүү дээ. Дадуулж. Маягтай. Бид нар бол одоо зүгээр л амьсгалыг ашиглаж, амьсгал дээр амьсгалыг харж байж төвлөрч сурах гэдэг болохоор эднэрээс нэлээд наа нэх юм уу, анхан шатах юм уу гэх юм. Амьсгал дээр үг жүмэг дамбаа гэдэг. Амьсгалыг тоолох гэдэг нь бол хамгийн түрүүнд хийгддэг. Хамгийн элементар нэг юм анхан түвшний амьсгалаа тоолох хамгийн хэлбэр. Тэгээ ерөнхий санаа нь бол бүхий л анхаарлаа амьсгал руугаа хандуулаа л гэж. Бидний хажууд л ингээ гол урсаад байж болно. Тэр бид нар анзаарахгүй. Одоо энэ голыг анзаардаа гэж нэг хэлж болно да тийм ээ. Анзаарыг. Голын игшин болгоныг, агшин болгоныг хэрхэн урсж чаад бүх анхаарлаа хандуулж байна. Тэрэн шиг амьсгалаа анзаараа л гэдэг. Амьсгал хэрхэн авч, амьсгал хэрхэн гарч, урт амьсгаа байна, богино амьсгаа байна. Амьсгалаа дагаж хөөх, хаа хүртэл явж чинь гэдэг. Гэх мэтлэн байдаг. За ихтэй бид нар энийг ярихгүй хамгийн түрүүнд зүгээр л амьсгалаа тоолох гэдэг. Энэ бол надад миний бодлоор санаа нэм байна. Амьсгалаа анзаарах гэхээр бас л жоохон хүндөвтөр даалгавар маягт амьсгалаа анзаарах. Яг юуг нь анзаарах юм гэдэг нь жоохон тодорхой. Эхний ээлж нь бид нар зүгээр хэлбэршүүлээд амьсгалынхаа тоог анзаарлаа гэж. Амьсгалаа тоолоо. Тиймэрхүү маягт зүгээр л одоо тэхийн зогсоолыг хардаа гэдгээр хүн юу харахаа мэдэхгүй байгаа. Жишээлбэл тийм ээ. Түүн дээр нэг амтан байгааг бол олж харлаа гэж байдаг шүү дээ. Одоо эхнэр нөхөр та намайг харалтаа гэлдэг бол яг яах юу болцсон ч юм уу харах хэвээр мэдэхгүй нэг жоо ингээл өө чинь гутлаар шинэ гутлаа за тэрэн шиг амьсгалаа анзаарах амьсгалынхаа эхлээ тоог анзаараа гэж юм байна. Тоог анзаарахтаа ингээд амьсгал авлаа гарлаа нэг гэж ирэхэд олцоод холт юм шиг амьсгал анзаарахгүй ш анзаарах ээж ургуулж амьсгалынхаа тоог анзаарах. Амьсгал хамрын үзүүрээс эхлээд анзаарна л гэдэг. Хамрын үзүүр дээр нэг амьсгал салхи мэт ч юм уу тэр нэг мэдрэмж амьсгал давч байна, авагдж байна, заа гарч байна гэд нэг гэж тоолох. Авлаа гарлаа 2 гэж тоолох. Гэхдээ авлаа гарлаа 375 377 явчихдаг байх. Яг тэр рефлексээр тоолч чадах гэдэг юм шиг бид нар авлаа гарлаа 71 гэл өөр юм бодоол тийм 76 77 бид нар оюуна энд байгаа гэдгийг одоо оюун маань яг энэ дээр байна гэдгийг дахиж одоо нэгтлэгдэх тийм ээ. Тэр маань бүр ингээд байнга анзаарагдах хэрэгтэй байна. За тэхийн тул яадаг гэхээр нэг жоохон ярвхтай тоолохыг жишээл авлаа гарлаа 1 авлаа гарлаа 2 гээд эхний удаа 10-аар тоолоод хоёр дахь удаа авлаа гарлаа 1-ээс ахуулаад 9-өөр тоолох. Тэгээ 8 7 6 5-аар тоолоод дахиад авлаа гарлаа 1 гээд 10-аар тоолоо 9-өөр 8-аар гэж байд. Тэгэхээр энэ зүр яадаг ингээд авлаа гарлаа 7 би 9-өөр тоолно штэ гэж бодож яддаг хөөх. Авч байна гарч байна 8 авч байна гарч байна 9 одоо эхлэндээ гээл тийм ээ. Яг энэ дэр байна гэдэг нь баян хянагдаад байгаа юм их юм л. Үгүүд бол 10-9 тан ухрааж тоолоод байх жишээлбэл ихэд жоох өөр байдаг л да. Одоо яг Theravada буддизм гэдэг Шри-Ланк дээр тэгээд байдаг нь бол 10-аар тоолоод 9-өөр тоолоод 8-аар тоолоо. Энэ бол нэлээд түг юм л. Бидний сурагчдээс ч гэсэн гараад байдаг давхцаад байдаг. Тэр юм. Авлаа гарлаа 1 авлаа гарлаа 2 гэд эхний ээлжинд тоондоо бодохгүй хичих ёстой. Тоондоо бодлохгүй гэж. Тоондоо бодлохгүй хичээнэ гэдэг нь байнга л амьсгал дээрээ за би яг энэ дээр байгаа шүү би энэ дээр байгаа шүү гэж бодно гэсэн үг л дээ тийм ээ. Жохон анхаарал хөдөлчихэд л нөгөө тав өнгөрөө явцсан байх жишээтэй тийм ээ. Иймэрхүү байдаг. За тэгээд амьсгал дээр төвлөрөхөд яг бусад зүйл дээр төвлөрснөөс ялгаатай нь бол амьсгал дээр төвлөрөхээр амьсгал нарийнсна гэж яриад байдаг. Нарийнсна ч одоо юу гэсэн илүү парам буюу илүү нарийн болно гэж ярьдаг. Илүү амьсгал их тогтоод байт юм уу яагаад гэдэг. Сүүлд нь бүр үл анзаарагдан болж эхэлнэ гэж яригдал. За иймэрхүү. За тэгэхээр амьсгал дээр тэгээд тогтоно шүү дээ. Амьсгал дээр тогтоол. Эгэд үзэх үү? Оролдох уу?
нурууц их суугаа. Ер нь суудал муудлыг бол бид бүгд ингэ ярьсан тийм ээ. Зүү алган дээр бар болгоо тавиад нурууц их үзүүгээл бүх төр гэх мэтлээ. Тэгээд гол нь за санаатаагаар гэж хэлдэг. Санаатаагаар амьсгалаа уртсгаж богиносгож хянах орлого одоогор битгий зүгээр л. Амьсгал уртж байж болно, богиночж болно, зоргоор юм. Та яах вэ гэхээр түүнийг л харах юм. Түүнийг харах, улмаар тоолох. За тэгээд хүчтэй юм уу, хэрт урт ч юм уу, хихт чимээтэй битгий амьсгал. Чимээ айгүй нөлөөтэй хажуудлын нь бол та зүгээр л амьсгал хамрын үзүр. Өөр юм бодогдоол очино. Бишээ гэж авчирал хамрын үзүр, за амьсгал авж гэн шүү дээ, гарч гэн шүү дээ, хоёр авж гэн шүү дээ, дахиад өөр тийш бишээ хамрын үзүр авж гэн. Ишигээл авчирал анзаар. Яг тэр амьсгалын процесс хэрхэн явж байгаа энэ болгонд бүх анхаарлаа хандуул. Тэгээд тоол. Ийм л орлого хийх юм да. Тэгээд нэг хагас хором хараатай ч юм уу ихлэ зүгээр амьсгалаа анзаарч байгаа. Тэгээд тоолоод иглэр. За амьсгалдаа тоондоо бодлохгүй гэж юм. Бодлооч гэсэн одоо тэгэл хагтар сандрах юм байхгүй шүү дээ. Хүү яана өө мөө зүгээр тайвнаар зүгээр л тоогоо эхлээл авлаа гарлаа нэг авлаа буцаагаал авчир хумаад л амьсгал руугаа авчирдаг. Ер нь элдв чимээ шууган гарч болно. Тэнгүүд л өөф гэдэг байхгүй зүгээр айлхоор хамрын үзүү шүү дээ. Үүнийг анхааран шүү дээ. Гэл ингээл бодоод байх чи. Камера варгийн зураглуу оруулчих юм уу? Зөвлөе. За хэдүүл нэг 5 минут 6 минут хийгээд оролт. За их юм нурууц их нүдэзүүлэх юм. Тэр нэг оролдоод үз тийм ээ. Юу анзаарагдах нь. Живэх нь, догшрох нь. Гурав. Хоёр. Нэг. Нэг нь усаад хаалх хаачихтай.
Даяач байна. Хавар ядраа ихтэй байдаг. Живж гин байж байна. Тогширч гин үү? Юм л бодогдоод байна уу? Би тэгээд бодчихлоо штэ гэж бодож байна. Иргэдөө ингээд нэлээд төвлөрчээсэн бол сүүлд нүдэ нөхөд би баргүй энд байлуу гэж бодогдсон маягтай байна. Тэгэх юм бол нэлээд бас жоохон төвлөрсөн маягтай. Би барг энд байгаа байлуу. Амьсгалтайгаа л хуйлахнаа л нэг газар байсан юм шиг л байх хэвээр. Амьсгалтайгаа хуйлах. Чимээх нөлөөлж байгаа үз? Босч ирээл загнамаар санагдаж байна гайгүй. Ер нь тийм юм. Тэгэхээр яг одоо амьсгал дээр түнэр яг одоо дээр тэгээд түүнд нэг жаргалч зовлонч зүгээр л ерийн төлөвдөр түүнийг анзаараад тогтохын нэр юм л да. Ер нь бол одоо яг бүр айхтар буян муйны бясалгал ихэд бас бэрх байх нэг саармаг зоригдлын орн буюу саармаг бясалгал гэж хэлдэг юм. Одоо өөрөлдвөл бид ингээл хэд хөөрсөн догдолсонгүй бол их нисванаас давтсан байхад голцоо амьсгал дээр нэлээд удаан тогтож байгаа. Тэрний дараагаар минералын үүсэл ч юм уу одоо шинжлэх бясалгал ч юм уу хийвэл сайн л гэдэг. Тэгэхээр одоо юу хэмд юмыг бодоход эхлээд хэрийг гаргаад цагаан болгож байгаа дараа нь бодвол ямархан юм байна л да. Тэрэн шиг гэл яриад байдаг л. Тэгээд энэ Вьетнамын одоо Thich Nhat Hanh гэдэг нэг амар мундаг лам байт. Баруун амар алдаад. Тэрнээс тэр нөгөө опера гэдэг нэг хөтлөгч байдаг шүү дээ. Та тэгээ одоо хүн л болсон уурлах бохинд гэ янз бүрийн сэтгэл төрөх байна шүү дээ. Яадаг гэж. Тэр үед би тэгэл амьсгалуугаал хандсан шүү дээ. Амьсгаа хараал тогтоол гэж тийм аа гэл ярьсан л байл. Тэгэхээр амьсгал дээр төвлөрөх оролдоод үзэлээ. Тоондоо бодолж байна уу? Тэг янз бүр л ханд. Хүн бол янз бүр байдаг шүү. Да ингээд энэ төвлөрлийн бясалгал хийгээд байх хэрэг төвлөрөл нэмэгдэнэ гэж. Ер нь зөвхөн төвлөрлийн бясалгал хийгээд түүний үр дүнд асар их гүнзгий өндөр түвшний төвлөрөл олж авна гэдэг. За тэрийг бол энэ зурган дээр хамгийн дээдлэлт нэг юм нисээд байгаа, заан дээр суугаад байгаа маягтай харуулсан юм л. Энийг юу гэж нэрлэдэг юм бол шинэ буюу амирлан оршихуй гэж нэрлэж байна. Амирлан орших. Амирлан оршихын түвшинд хүрнэ гэдэг бол одоо юу гэж зөвлөх юм бэ? Ямар салхигүй үеийн зуллуугаа адилж гэх юм уу тийм ээ. Сэтгэл тухайн зүйл дээр өчүүхэн ч одоо өсчлгүүгээр яг тогтох. Тэр нь бүр зөнгөөрөө гарах гэж хэлээд байгаа. Би тогтох юмсан гэж бодлоо сэтгэл маань өөрөө цаанаасаа зөнгөөрөө тогтун нэг үзүүр сэтгэлээр тогтдог болохыг л ер нь амирлан орших боллоо гэж хэлээд байгаа. Ингээд сэтгэл тогтчих байгаа зэрэг бидэнд урд өмнө байгаагүй тийм ялгамжаатай нэгэн бие сэтгэл машид судлагдсан амар амгалан төрнө гэж хэлээд байгаа. Тэр нь одоо яг юу гэсэн үг сайн мэдвэтэй ч ялгамжаатай амар амгалан төрнө гэдэг. Биеинд ш тэр сэтгэлд ш. Хой босхынсан хөө яа юу ч зүгээр л тогт байгаад л амир гэж хэлж байна. Ялгамжаатай амар амгалан. Тэр төвлөрөл нь биднэрт амар амгалангүй өгöd эхэлнэ гэж. Хүү ямар сайхан юм бэ гэл. Юу наазм юм цагаан сар гэл тогтоод байна. Гэж ярьдаг юм. Өөр сонирхолоод хэлэхэд одоо та тэр хэлэх юм уу? Галуу юу л хүмүүлх төхөөд ирэхээр гэл. Нэг хүн хэлээдээс ингээд энэ буддизм чи худлаа шүү дээ. Одоо жишээлбэл 100 жилийн өмнө ч юм уу 200 жилийн өмнө дэлхий дээр тэр бум хүрхгүй хүн байсан байна. Одоо 7 тэр бум байна. Тэгэхээр энэ хаанаас үеийн хойд урднаас байхгүй гэл. Бурхны шинд ертөнцийг битүү юм гэж үзэхгүй шүү дээ. Нэгт. Хоёрт адуусан амьтнаас хүн төрж болно. Хүн байж байгаа адуусан амьтан болж болно, тийм ээ. Хүн байж байгаа тэнгийн орон төрж болно. Тамд байж байгаа хүн төрж болно. Тэр хүний тоо ихсч болно, буурч болно, өөр төрөл зүйл рүү очиж болно. Энэ орчлонгороо бидний байгаа энэ цэнгэр гайрыг сүрчж болно. Дараагийн өөр ертөнцийн үл явч наалгаж гардаг, тийм ээ. Энэ дээр галуу үйлх нь сонирхолтой хэлж байгаа ш. Галуу үйлх нь хүмүүс ингэ бодоод байд ингээл байж исэн чи ингээл
Гэл галуу юулэл дэлхийн сүр энэ бол үгүй гэдэг. Дэлхийн сүргээс өмнө хоосорсон байна гэдэг. Юу нэ? Дэлхийн сүргээс өмнө бол сав шим ертөнцийн төрүүлээд байхгүй болчихсон. Зөв сонирхол ярьж байгаа юм шиг. Тэгээд тэгтээ ерөөхдөө хоёр тийшээ л хуваагдах юм шиг. Жогон нүгэлтэй хүмүүс нь бол жогон доош. Тэгээд дийлхэн дээшээ явна л гэж хэлдэг. Тэр нэг ертөнцийн чамаар тэрэн дээр гарахтаа за энэ жург эдэмэл юм ярьж байна да. Утгагүй юм. Хүмүүс бүгдээрээ амьдралаа оршихоо болоод бүгдээрээ нэгдүгээр дэ ядрыг олоо явчихна л гэдэг. Зүгээр байж байжснаа нэг хүн баг ингээл зүгээр сууж яснаа л амьдралан оршихын төвлөрөлд ороод тэрнээсээ дахиад сууж байгаа л нэгдүгээр дэ яа ингээл айгүй өндөр оюун төрчихөж байгаа юм л да. Тэгэл босч ирэнгүүтлээ үй тавины амар гоё юм байна наа чинь. Юу наадам цагаансаар арх дарс. Нэх гоё юм болж байна гэл. Тэгэл хүмүүс сонгол бүгдээр ингээл айгүй амархан тархаад бүгдээр нэгдүгээр дэ яанд ороод тэгэл бүгдээрээ дээш гардаг л. За бодохгүй юм ярьчихлаа. Үнэмшилгүй. Годож гардаг л гал үйлгээс өмнө тэгнэ гэл. Тэгэхээр яг зүгээр бурхны шний нэг онцлог тэр юм л да. Дийлэг шашнууд бол ерөөсөө л ертөнцийн төвийг тийм ээ. Манай дэлхийж гэж биш. Ерөөсөө л баг Тигр, Ефрат гэдэг л нэг дөрвөн бүрний голд тийм ээ. Тэр газрыг л ерөөсөө дэлхийн ертөнцийн бүх төв тэрийг л ерөөсөө орчлон хорвоо тэрийг л бүтээсэн тэнд байгаагаар л бүх юм байгаар төсөөлөд байдаг. Тэгдэг ш дийлэгч нь. Бурхны шин болвол бидний байгаа энэ ертөнц бол хязгааргүй орчлон ертөнцийн зүгээр хумхийн тоосоол төв гэж үздэг. Хязгааргүй олон гаригтай амьдралтай гариг инээтрэ байж болно. Энэ дэлхийн ертөнц үүссэн хугацаатай, хэмхэрэг хугацаатай гэж л үздэг юм л. Энэ айгу том харж байгаа юм л да. Зөвхөн хүн төрөлхтний түүхийг харахад бол тэгж хараагүй л байдаг л. Бүх юмыг л дэлхийн төвтэйгээл энэ байдгаар л харагддаг. Буддизм бол хүчнээ олон шашнууд байгаа. Хүчнээ бол энэ хязгааргүй ертөнц нэг эзэн бүтээх боломжгүй л гэж байна. Энэ хязгааргүй орчлон ертөнц тийм ээ. Би өмнө хэлжсэн жишээлбэл зөвхөн нэг эзэнд итгэж байж л аврагданаа гээл тийм ээ. Нэг эмийг л Брахман тэнгэрт итгэж байж л аврагданаа гээл. Гол зөвхөн Будда гол юу гэдэг юм уу зөвхөн Иесус Христ итгэж байж аврагданаа гээл гэх юм бол наадах чандлаар сонсоогүй хүмүүс зөндөө байж тэгэл буддизм итгэж чам л да. Наадах чандлаар сонсоогүй хүмүүс зөндөө. Тэр сонсоогүй хүмүүс нь ямар ч аврах авралгүй гэдэг маань сонин гэлдэж юм. Зөвхөн түүнд итгэж байж л аврагдаг сонсоогүй хүмүүс итгэх аргагүй шүү дээ. Надаас нэг 100, 200, 300, 400 жилийн Говь Алтай аймгийн Дэлгэр суманд миний эмээ өвөө тэрний эцэг өвгөд байж байсан. Тэд нар бол яагаад ч тэр Иесус Христ нэр сонсох боломж байгаагүй юм л ирээгүй юм чи. Нэг ч мишнер, нэг ч пастор ирээгүй юм чи. Тэг сонсоог болохоор итгээгүй. Тэр юмд итгээгүй болохоор шууд мөнхийн там руу гэдэг чинь ямар утга байна л гэдэг юм л. Ерөөсөө хүний амьдралын утга учир бол аз жаргал байсан. Тэгээ мөнхийн там руу явуулчихна. Гэхдээ аврагдах сэжүүр нь аврагдах боломж нь хүн бол тэгш байх хэрэгтэй байсан. Biz дэлгэж. Тийм ээ. Бүгдээрэнд нь хичээл заачаад бүгдээр тэгээ шалгалтаа болвол. Огт заагаагүй хичээл өө чи итгээгүй шүү дээ. Тэр хүн төрөөл мэдлэл яаж хичээгээд итгэх боломж байгаагүй шүү дээ. Тэнд төрөөгөөд бас саналаараа төрчихөөгүй шүү дээ. Тэгээ шууд мөнхийн там гэдэж утга алга байна. Илүү универсал хэмжүүр хэрэгтэй гэж юм л. Аврагдах зөв буруу гэдэгт тийм ээ. Ойлгож байгаа үстэй тийм. Универсал юмар энэ чинь нөхөс. Одоо жишээлбэл зүгээр Монгол төрсэн хүний хувьд энэтхийн Брахман тэнгэрт итгэх боломж тэр хүнд бараг байхгүй шүү дээ тийм ээ. Тийм хязгаарт. Тэнгүүд л өгсөн чинь чи Брахман тэнгэрт хөөгөө мэн за там руу явна гэдэг. Болдоо гэж хэлээ шүү дээ. Боломжоо ижлэхэн хангаач. Ошлоороо бүхэлд нь бүтээсэн. Агуу юм шүү дээ ошлоо гэдэг. Зөвхөн манай нарны аймаг гэхэд л хязгаар нь олдохын аргагүй их том юм. Тэгтэл тэрнээс цаана хамгийн ойрын од гэдэгт л юу лээ 4 гэрлийн жилийн зай. Гэрэл 4 жил явах. Тэрнээс цаашаага юу тэгэл оддын кластер өчнөөн цааш ийм агуу юм тэгвэл энэ бүтээх ямар хэрэг байсан юм бэ? Бараг л тэрний оронд сум болгонд баг болгонд л өөрийнхөө мэдээг тарах сүмийг барьсан бол илүү хэрэгтэй байх юм биш.
Тийм үү, гол санаанд хүн ингээл нүдэнийг харах. За чамд хоёр боломж байна. Харах маань тэнгэрт итгэхнийг боломж байна, итгэхгүй. Тэгт нөгөөд нөх сонсоогүй гэж хүмүүхийн намаа. Аны ярьжээс сонсоогүй ч гэсэн итгэх боломж байгаа. Гэхдээ аврагдах боломж байгаа. Үр хүүхэд нэрөө итгэчих юм бол эцэг өгдөгөө тэгээ яач. Үр хүүхэдгүй юм байл яах юм. Манайрэндээс мэдээж нэг юм хэмжүүр тийм ээ юунд яллагдах, юунд зүвтэх юм яриад байна. Уулаасаа л нүгэлтэйгээл тэрүүгээр нь яллаад. Тэгвэл яах гэж ингэж бүтээсэн юм бэ гэж асуумаар. Уулаасаа нүгэлтэйл бүтсэн, нүгэлтэй байхаар бүтээсэн юм биш үү? Бид нар сонгоод за нүгэлтэй зам надад бол тийм сонголт байхгүй. Адамд бол байсан баг тийм ээ. Тэгээ Адамын тэр сонголт ч гэсэн тэгсэн зүгээр санамсруу тохиол биш бас л нэг суулгацсан юм аа дагна үстэй хүн. Тэгнэ үстэй. Хүний сонголт чинь тийм биз дээ. Хүнгүүд ямар ч хүн хамаагүй ямар ч юм хийж болдог биш үстэй. Зүг зүгээр хүн байж чад хүн алуул алчдаг зүгээр ээжснээс тийм биш үстэй. Тэр чинь хизээч хийхгүй гэсэн зарчим нэг юм одоо биднээс нэг юм одоо нэг хилээд байгаа юу гэдэг лээ хандлага гэдэг маань тэрний цаана нэг юм бүхэл бүтэн нэг юм өчнөө олон процессортай нарийн сэтгэл гэдэг юм тэрнээс гарцаагүй юм гарч байгаа маягтай биз дээ. Тэгвэл яагаад тэрийг тийм тэр алимыг эдгээр бүтээсэн юм бэ? Үгэнд нь орхооргүйгээр бүтээсэн юм бэ? Хоёр л боломж байна шүү дээ. Нэг бол анханасаа тийм байсан мэн өгвөл явцын дунд тийм хажуу айлын хүүхэд нь уруу татсан байна гэл. Уруу татагдахаар тэгвэл бүтээн. Надад сонь санагдал л. Яагаад тийм? Одоо жишээлбэл хүн ингээд юу гэдэг нэг юм дэвхэрдэг шувуу муутай нэг механизм байдаг шүү дээ тийм ээ. Тэрийг ингээл тооцож дэвхэрдэг механизмтай өөрөө бүтээчихэл нөөд нь дэвхрээд дунгал ямар сони юм бэ? Чи яагаад дэвхрээд байныг харахгүй шүү дээ. Дэвхрэхээр л бүтээсэн чи дэвхэрчл таараа. Тийм ээ хүн ялаа нэгэн оюуны сонголт Монголд яаж л хийгдэнэ гэдэг нь чинь тохиолдол биш. Эний цаана нэг юм байна биз дээ одоо юу гэх юм. Санамсаргүй биш эний цаана ийм шийдвэр гаргахад хүргэж байгаа оюуны нэг үйл явц оюун бодол байна биз дээ тийм ээ. Тэр тэгвэл хаана хэн бүтээсэн юм гэж л бодогдохоор юм. Хэрэв уулаасаа тэгээд бүтээгдсэн бол ёстой Адам бурууг болчихж байгаа. Тэгж бүтээгээгүй зүгээр л тийм ээ тэгж бүтээгүй яг тийм сонголт хийхээр бүтээгдээгүй зүгээр л хамаагүй бүтээгдсэн юм аа. Тэгтэл явцын дунд ингэчлээ гэдэг чинь бол тэр явцын дунд гадаад орчин нөлөөнөр гадаад орчин дээр нь анхаарч ичлэхгүй яасан юм бэ гэж бодогдохоор л. Мэдгүй дээ. Тэгээд сонголт гэсэн гээ хэлээд байт. Адамыг зүгээр л ингээд уулын зүгээр л яваачандаа сайхан байж явах хэвээр. Тэгтэл үгэнд орохгүй байх тэр сонголтыг нь гэж яриад байх юм ба шүү дээ. Тэр алимны мод могоо зогоо бол бас эсрэгтлийн сонголтыг өгсөн, эрхчлөө өгсөн. Гэхдээ там дунах тийм сонголтыг хүнд өгөх ямар хэрэг байт юм бэ гэж надад бодогдоод байт. Нэрнгээсээ зөвхөр бүх юм сайхнаар болох болж яхад жишээлбэл тийм би одоо хүүхдээ ч юм уу ингээ менежмент ингээд хамгийн аюулгүй байдалтай орчих. За ингээ менежмент ороход тэгээ чам сонголт үлдээ нэ. Гурц утга хажууд нь тавиалтай. Энийг гэхдээ оролдож болохгүй шүү. Тэгвэл тэргүй байхад бүх юм болчих гээд байгаа байхгүй тийм. Заавал нэг юм гэхдээ алдах боломжийг бас өгнө гэх. Надад сонио яг одоо эцэг их хүн тийм үлдээх үү? Сайхнараа л байж юу сайхан мэдгүй юм да гэдэг. Бидний ерийн нэг бодол өөр болоод байгаа юм шүү. Миний бодлоор тэгж бодогддог. За энэ жоохон нэг чухал биш. Бид нар бясалгалын талаар ярьж байгаа. Төвлөрлийн бясалгал хийгээд төвлөрөл маань ингээ хөгжсөөр байгаад амирлан орших гэдэг өндөр түвшинд та маш гүнзгий төвлөрөлтөй хүн болчих болно л гэж хэлээд байгаа юм л. Нүгээр төвлөрөлтөй хүн байдаг шүү дээ. Төвлөр султай хүн байдаг шүү дээ. Төвлөрөлт хөгжинэ шүү дээ. Энэ тодорхой юм л да. Нэр ингэс. За энэ дэр тавчхан ярьчаа да үндсэндээ нэг юм дөрүүд гэх юм уу да тийм ээ. Байгаа юм. Та нар холоос харахгүй байгаа хта. Хойгоор зураг тараасан уу? Тааш зураг байгаа юу хөө? Авч явсараад. За нэг иймэрхүү. Та нар гар утсан дээр гаргачих юм бол Google дээр 9 stages of calm abiding гэдэг юм уу тиймэрхүү биш хараад тийм зураг гараад ирд юм да. За би амаараа тайлбарлаж байна. За ингээд 9 үе шатыг ингээд хөгжөө төвлөрөл хөгжнө гэж хамгийн их та эхний зурган дээр нэг лам хүн баг.
За нэг зааны араас л хөөж байгаа маягтай. Заан зүгтж байгаа. За энэ лам нь хин юм бэ гэх юм бол бясалгагч та. Энэ ламаар бол бясалгагч таныг төрсөлж байгаа. За урд нь зүгтж яваа заан юу юм бэ гэвэл бидний сэтгэл зоргоор яваад байгаа шүү тийм ээ. Бясалгагч та өөрөө гэсэн. Таныг л энэ ламаар төрсөлж байгаа юм. Урд байгаа сэтгэл нь заан бол миний сэтгэл. Зоргоороо. Тэрний урталт нэг сарам хүчин үсчээд байгаа. Энэ сэтгэлээсээ тусдаач биш юм л да. Сарам хүчин үсэж байгаа нь бол сацралыг бэлэгдэж байгаа маа. Сацрал сэтгэл ингээд зоргоор үсчээд байгаа шүү дээ тийм ээ. Зоргоор үсчихэж байгаа нь бол сармагчангаар бэлэгдэж. Сэтгэл нь бол заанаар. Тэгээд бясалгагч нь бол лам. Тэгэхээр бид нэр өөрсдөө өөрийнхөө сэтгэлийг барьж хянаж тэр дураараа сацрахыг нь зогсоож болиулах гэдэг юм л да. Тэгэхэд өөрөө эзэгнэх. Унаад явчихж байгаа шүү дээ тийм ээ. Сэтгэлээ унж ийм болохын тулд. За ламын гарт нэг хоёр зүйл байгаа нэг юм зэмсэг гэх юм уу да юу гэдэг ажлын багаж гэх шиг. Тэр хоёр нь нэг нь миштэй бүхтөр утга нөгөөх нь цалан маягтай. За илүү монгол маягаар хэлэх. Энэ зургийг нь харж байсан уу? Сүмэдүүдэд байд юм да. Заанаар энэ дээр зурцсан байна. Төвд маягийн зургууд бол сарлагаар зурцсан байт. Их монгол маягийн зургууд бол монгол өхрөөр зурцсан жоох нь байт. Энэ гарын ламын гарт байгаа хоёр зүйл нь бол түүнийг ашиглаж тэр зоргоор байгаа сэтгэлийг тогтоон барьж номхдог. Та цалам гэдэг нь бол хол багт нь барих маягтай тийм ээ. Нөгөөд нь бол барьж байгаа номхдох маягтай. Одоо Монгол төсөөллөөр бол нэг нь бугуйл ч юм уу уурах ч юм уу маягтай. Нөгөөд нь болохоор ташуур маягтай ч юм уу тийм ээ. Сэтгэл хол багт нь барьж байгаа. Тэгээд дараа нь. За энэ хоёр юу бэлгэдэм бэ гэхээр дөрдөл мэдэмсэр гэдэг хоёр зүйлийг бэлэгдэж байгаа маа гэж. Дөрдөл хийгээд мэдэмсрийг бэлэгдэж байгаа маа. За дөрдөл мэдэмсэр гэж юу юм бэ гэхээр дөрдөл мэдэмсэр бол тухайн бясалгалтай холбоотойгоор одоо жоох өөр тайлбарлагдаж болохоор юм шиг. За гэхдээ ерөөхдөө ижлэхэндээ жишээлбэл ингээд за би 10 хар нүгэл хийхгүй гэдэг нэг гололж анхааран авлага хийж байгаа юм байж болох юм да. Энэ ч бурхны шинт үеэр нэг анхааран авах хэрэгтэй гэдэг. Анхааран авахд мань хэрэгжилт байх хэрэгтэй гэсэн. Хэрэгжилт нь тодорхой байх хэрэгтэй. За би яг энийг хийнэ. Тийм ээ. Би өдөртөө нэг 21 мөрөгдөг болно. Би дахил тавьдаг болно. Үгүй бол би өдөртөө 3 удаа цаглан шүүд дөрвөн сэтгэлийг байн бясалгад юм аа гэх нэг юм тодорхой зорилго. За би 10 хар нүглийг хамгийн түрүүнд хийх хэрэгтэй. 10 хар нүгэлтэй л тэмцэх хэрэгтэй байна. За би 10 хар нүглийг төвчнэ гэж гол анхааран авлага буюу бясалгал болгож бясалгал ихээр дадуулга байх нь шүү дээ тийм ээ. Энийг л дадуулж энэ тэгэл ажиллаж байгаа нэг бясалгач байна гэж бодъё. Анхааран авахч. Тэгэд ингээл байгууллага ажил гэл нэг мэтгэл ингээл ойролцсон хэрэлдсэн явж явах юм биз дээ тийм ээ. Хууц солиор тэгвэл дан гэл хүй юу вэ гэд нэг сэхэ орж ирнэ дээ тийм ээ. Хүй. Сэтгэл алдарсан байгаа байхгүй. Сэтгэл хаана явж байгааг ууралсан байгаа анзаарахгүй. Тэгвэл хүй би яаж яана гэдэг нэг сэхэ орж ирнэ дээ. Энэ юм ихэр дөрдлөх. Хүй. Тэгээд сэтгэлээ шинжих. Уур байгааг нь ойлгох, уур буруу шүү дээ гэж бодох. Тэгээ ууртайгаа тэмцэх нь бол юу юм бэхээр мэдэмсэр. Тэгэхээр хүй яаж яана гэд ингээд нэг сэхэ орж ирж байгаа юм ирэхэд дөрдөл. Амьсгал дээр төвлөрчээлээ гэхэл амьсгал дээр ингээд бодж ядлаа юм гэдэг юу гэх юм аа. За 20 оны олимпиар чинь юуг л бодож хүй гэд нэг орж ирж шүү дээ. Хүй. Одоо сэтгэлээ анзаарах гэж шүү дээ. Хөө би ч амьсгал дээр төвлөрч байгаа шүү дээ гэд ингээд энэ болохоор мэдэмсэр мэйгт. Нөгөө өвдөс буюу бяцлах яаж бяцлах ёстойгоо бодох тэгээд яа нэг нөгөө алдуурсан явж байгаа гівгэнэт хөөе гэд барьж байгаа нь л дөрөл. Одоо ингээл нэг юм шаар байлаа гэж бодвол бидний сэтгэлтэй гэж. Тэг шаар ингээ хаамаагүй явчихдаг юм биз. Бид нар нэг үзүүрээс нь уяатаа болчих юм бол танк гэл татагдаад ирж байгаа нь бол юу юм бэ гэхээр дөрдөл орч. Хөөе. Тэгээ буцаагаад дөрдөл. Анзаарах гэх юм уу? Сэтгэл хаана байгаа л анзаарах хэрэгтэй. Зүгээр бүхэл томоор нь ярих юм бол зүгээр бурхны шашинтун хүний үгүй бурхны шашны бяцлал хийж байгаа хамгийн хийх стаж бол ер нь зүгээр сэтгэлээ анзаарах л байт.
Би ууралж байна да. Би шунжил байна шүү те. Тийм ээ. Бид ч өөрийгөө хүртэл хуурд юм шүү дээ. Нана гой юм яриад яагаад л. Гэхдээ энэ юмний цаана ийм л ашиг сонирхол надад байгаад байна шүү дээ гэж бодох байх. Бусдыг бол сайн илрүүлдэг шүү дээ, тийм ээ. Ингэж нэгтэй тэрний цаана ингээд ийм ашиг сонирхолтой хөтлөгдөөд таа яг өөрийнхөө тэр сэтгэлийн зал энэ цаана ийм бодцоод л би ингэж яриад байгаа юм биш. Инг санаатаагаар л би ингэж байгаа юм биш. Энэ болохгүй шүү дээ. Сэтгэлээ л анзаараад ууралж ин шүн нисанасаа таних гэж. Нисанасыг танин барих гэж. Ойн зэм. Муу сэтгэлийг танин барих гэж чухлаа. За тэгэхээр 9 үе шат дамжаад 10 дахь үе дээр ороод ирэхээр Амарлан орших буюу асар гүнзгий төвлөрөл оллоо. За нэгдүгээр шатны нэр нь бол хэдүүл энэ 3 4 шатыг нь ярьчаад үлдсэн нь бол та баг бид нар мэдэхгүй шахав. Одоо хүртлээ хаач. Гэхдээ тийм хол биш гэдэг юм шүү. За нэгдүгээр шатын нэр нь болохоор сэм жоо сэтгэл талбах, сэм нан хонор жоо гэж сэтгэлээ дотор ямагт талбах гэж хэлээд байдаг. Сэтгэлээ дотор ямагт тавих гэдэг нэгдүгээр шат байна гэж. Төвлөрлийн эхний шат байна шүү. За төвлөрлийн эхний шатнд бол хүрх нь бол бас гайгүй юм шиг байна. Гайгүй. Өөрөсөө энэ тайлбарлалын дагуу бол багшаас хэрхэн төвлөрөл бясалгал заасан тэрийг таньж мэдээд яг түүний дагуу сэтгэл нь гадагшаа догшроогүй, дотгошоо живээгүй яг төвлөрөх харах ёстой тэр зүйлээ тодорхой тунгалаг харсан эхний ихшнээс эхлээл баг нэгдүгээр шатанд хүрлээ гэж хэлэх байна. Өөрөөр хэлбэл ерөөсөө төвлөрлийн бясалгалыг Амарлан уршихуйн бясалгалыг яг зүгээр хийж эхэлсэн баг эхний ихшнээс эхлээл нэгдүгээр шатанд хүрлээ гэж. Тэгэхээр хийж эхэлтэл удаа бөө юм болд юм биш үү? Яг зүгээр хийж эхлэхэд л заваар нэгдүгээр шатанд хүрлээ гэж маягтай. Сэм нан хонорж байгаа гэдэг нь сэтгэл нь гадагшаа алдуураагүй яг дотроо төвлөрөх зүйл дээр тогтож чадсан, харж чадсан тунгалаг байгаа тэр эхний хичнээн л за нэгдүгээр шатанд хүрлээ. Сэтгэлээ дотор ямагтай талблаа гэж хэлдэм болов уу гэж одоо бодоод байгаа. Тэгэхээр тийм болохоор бид нар төвлөрлийн бясалгал дөнгөж хийж эхэлж байгаа байхгүй юу? Энэ дасгалын үр дүн бидний төвлөрөл хараахан хөгжөөгүй байгаа. Тийм болохоор энэ зурган дээр заананч тэр урд нь гүйж байгаа сармагчинч тэр тасаар өнгөтэй байгаас тийм ээ. Тэр тасаар өнгөтэй байгаа нь хянагдаагүй байгаа нь зоргоороо байгаа нь гэнэл бэлэгдээд байгаа. Тасаар өнгөтэй. Одоо бидний зүгээр ажиллаж эхэлж байгаа байхгүй. Ажиллаж эхэлж. Энтэг ажиллаад эхэл. Үр дүн нь бол хойшоо гарна тийм ээ. Энэ зүгээр бас бид нар уран бүхгээр санагдаад байт тийм ээ. Та бисэл хийдгээд та ямар шатанд хүр. За 9 нэгдүгээр шатанд л хүрсэн. Ер нь зүгээр энэ хойд энэтхийн буддизм энэ одоо Монголд байгаа буддизмын одоо нэг өөр нэг нэр нь бол энэ алгуур гэгэрх үе шатын буддизм гэдэг ярьдэн шүү дээ. Үе шат ярьдаг. За тэр үед яг тгий шүү. Тэрний дараа тгий шүү гэх тийм субъектив бидний оюуны хөгжлийн үе шатуудыг өвөх задлж ярьдаг. Түүнээс биш ингээд за энийг бяцлаа тэгээ гэгэрнэ гэхэр нэг юм жоохон хизээ хаана яг ямар юу өөрчлөлт би яг яагаад байгаа зүг тодорхойг болчиход байна шүү дээ тийм ээ. Тийм ээ. За баруун тийш яваад тэгэл ус орно гэх юм бол за яа. Тэгэж нарийн зав хэрэгтэй шүү дээ. За ингэнэ. Төв замаараа за ингээд товчоогоор явна. За товчооны урдуур явна шүү. За тэгэл юу лүн эрдэн сант мант гэж явна даа гэл тийм ээ. Тэгэл яа тийм байгаа. Тэгэл хар хорны замаар орно гэдэг. Яхамс яг тэгээ шүү. Тэргээр ороо тэгээ шүү гэдэг хүн өөрийгөө за ингэж юм тийм ээ. Анхан суралцагчийн түвшинд би байгаа юм байна. За одоо би хамгийн гол хийх ёстой зүйл маань бол 10 хар нүглийг төвчих юм байна. Гэх мэт тийм ээ. За энийг би хэрэгжүүлж чадаж гэмэн за одоо ингэ юм гэх мэт л. За нэгдүгээр шатны тэр. Хоёрдугаар шатны нэр нь болохоор үргэлжлүүлэн тайлбах гэж. Үргэлжлүүлэн тавих. За үргэлжлүүлэн тавих гэдэг нь болохоор саяны одоо төвлөрлийн бясалгал хийгээд эхэлсэн шүү дээ тийм ээ. Ингээд төвлөрлийн бясалгал хийсний үр дүнд авчраал тавиад байна шүү дээ. Буцаагаал авчин ингээл боли бэста зоргоороо жоохон бодоодохыг юмэр хүртэл тийм ээ. Тогтоогоол авчраал хийгээд байтал яг ингээд тогтож байгаа хугацаанд өмнө нь бол тогтоол үсрэх юм шиг байна.
Амьслаар жоохон тогтоол тэгэл алдчих. Буцаагаал авчих. Адууны ирэлчин хүн адууга хайгаал буцаал авчраад яваал тэгэл буцаагаал хийж байгаа юм байна. Тэгээ ингэсээр л дараа нь тогтох хугацаа нь уцсаж эхэлнэ гэж. Үргэлжлүүлэн тавих гэнэ тогтож байгаа хугацаа нь арай уртсаж эхлэх буюу гэж. За энэ дээр юу гэж тавьсан бэ гэхээр яг төвлөрөх хугацаа нь төвлөрлийн бяцлаглалын үр дүнд өчүүхэн уртсах буюу ойролцоогоор нэг эрх маань унших хэрэгэнд тогтож чаддаг болох юм бол 2 дугаар шатанд хүрлээ. Нэг эрх маань гэдэг маань Румыны байдмынхан 108 минутаа хэлнэ л гэсэн. Ойролцоогоор 1 минут орчим. 1 минут орчмол яг тэр амьсгалаас огт хөдлөлгүйгээр амьсгал дээр сэтгэл чинь тогтож чаддаг болох юм бол. Яг бурхан Буддаг дотроо бодж байгаа яг бурхан Будд дээр 1 минут орчим тасралтгүй яг харж тогтож өөр өсөлтгүй болчихвол энийг 2 дугаар шатанд хүрлээ гэх юм. За 3 дугаар шатны нэр нь болохоор Ландэ жогбо гэж хэлдэг. Нөхөн тавих ч гэж орчоод байдаг. Аваад тавих ч гэдэг байдаг. Ийм шат байх. Яг уламжлалт орчвол нэг юм бол аваад тавих. Тэгвэл бол нөхөн тавих гээл нөх. За 3 дугаар шатанд хүрэхтэйгээ зэрэг надад ингэж бодогдоод байд. Одоо шил анхны шатанд бол ингээл баг төвлөрч байгаа нөр юм цэг маягтай л ханд. Тэгвэл богинохоо орчим шиг байна. Жогон тогтлоо тэгэл явлаа буцаагаад авчих гэж боо юм болж байгаа буцаагаад тогтлоо дахиад явлаа буцаагаад авчирлаа. 2 дугаар шатанд нүрэн тогтлоо тэгээд алдах. Буцаагаад авчирлаа дахиад тогтлоо нэлээд хэрчим тийм ээ хэрчүүд маягтай. Гэхдээ баг сэтгэл алдарсан хугацаа нь бол тогтсноосоо баг арай жоох урт маягтай. 3 дугаар шатны юу болоод ирд юм бол тогтох хугацаа нь тогтоогүй хугацаанаас арай л уртуулаад эхэлж байгаа. Тогтлоо. За энэ дээр яавал 3 дугаар шатны үрд юм гэхээр дурдл маш хүчтэй болчихно гэдэг. Дурдл. Өөрөлдөл сэтгэлийн анзаарга маш өндөр хүчтэй болж. Зурган дээр ямар өөрчлөлт орсон бэ гэхээр заана цаландаа тавцсан байгаа сте тийм үү? Уургалаад тавцсан гэдэг ш. Сэтгэлээ уургалаад тавцсан байхгүй юу? Уургалаад тавцсан. Нэг хол явахааргүй болсон гэсэн. Би тогтчихын сэтгэл холдлоо гингүүтэл тэр даруй нөгөө уяатай шаар шиг тийм ээ пад гэлэнгүүтэл явчлаа шүү дээ. Би даруйд мэдэрнэ гэсэн. Сэтгэл маань төлөвлөж байгаа зүйлээсээ догшрохыг гээд алдуурангуутал би тэр даруйд нь дөрдөл хөндөр болсон болохоор сэтгэл алдуурлаач гэсэн тэр даруйд мэдээд буцаагаад хялбараар авчирна гэж хэлдэг. Тийм болохоор тогтлоо явлаа тэр явцсан хугацаа нь бол богинохон шиг тийм ээ. Явангуутал би ажиллаад эхлэх юм байл. Төө би явчлаа шүү дээ. За буцаад амьсгал дээр авчир шүү дээ гэж буцаагаад тогтооч. Дахиад төвлөрлөө, дахиад явлаа, дахиад буцаагаад авчирч. Нэг юм хөө мэйгт. За гэхдээ 3 дугаар зурган дээр нэг шинэ характер нэмэгдсэн байгаа тийм ээ. Юу нэмэгдсэн байна? Туулаа зааны дээр энэ туулаа одоо шинээр хурж ирсэн гэхээс илүүтэйгээр одоо зүүрлэх юм бол уулаасаа заан дээр байсан гэж ярих мэйгт. Энийг хардггүй байсан бол одоо харж эхлэв гэж. За энэ ямар учиртай юм бэ гэхээр бид нэр живх тогшрох гэдээ ярьсан тийм ээ. Живх тогшрох. Би одоо яг тодорхой нэг мөсийг бяцлагж ядал мөсийг бас мөсөгээ тэр жигт нь орхиод тийм ээ. Өөр бодол нөгөө тийш харж байгаа юм шиг өөр бодол орж ирэхээ бид юу гэдэг лээ? Тогшрох. Мөсгөө бүр харахаа болоод унтаараад бүдгэх юм бол живх тийм ээ. Тэгтэл энийг живх тогшрох гэж нэрлэдэг байгаа маань бол бүдүүн төвшний живх тогшрох гэж хэлж байгаа. Бүдүүн живх тогшрох. Тэгээ бидний нөгөө сэтгэлийн дөрдлөх гүнзгээрээ дээрээд тийм ээ сэтгэл алдуурангуутал бид нар даруйд анзаарч эхэлж шүү дээ. Тэгтэл одоо юу анзаараад байдаг юм бэ? Нарийн төвшний живх тогшрох бас байгааг анзаарч эхлэв. Тэрний үгээр яг ерөнхий зургаа баг орхиогүй ч гэсэн тийм ээ нүдний үзүүр юм сүмэлдэж байгаа юм шиг сав гэл нэг өөр бодолд орсон тийм ээ. Ерөнхий харж байгаа зургаа бас яг одоо тэрийгээ бол орхиогүй гэж хэлээд байгаа юм. Тэрийг орхиогүй хатлаа сав гэл хурд нэг өөр бодол зурсыг л гаргах тийм үгүй бол тэрхэн зүг бүдгрээл эргээд сэрэх тийм ээ. Яг энийг орхиогүй хатлаа гэж. Тунгалаг хийгээд оршиж байгаагаа орхиогүй хатлаа тэрхэн зур маш богино хугацаанд живх маш богинохон нарийн төвшнийг хэлж байгаа юм л живх хийгээд тогшрох байдгийг тийм одоо байгаад байгааг анзаарч эхлэе гэж. Өмнө нь бол бид ингээд бүхэл бүтэн явхаа л бариад байсан. Тэгтэл ингээд
дурд их хүчтэй болсон. Сэтгэл төвлөрлийн объектоос хүндэрсэн төдийд би анзаараад ирсэн чинь маш богино хугацаанд ч гэсэн хүнзэрээд байгааг бас анзаарч байгаа л да. Гэхдээ тэрийг анзаарч байгаа болохоос биш түүний эсрэг бас юм хараахан хийж амжихааргүй юм шиг. Амжихааргүй. Тийм болохоор тэр заан туулан болохоор фад хараагаа өстэй тийм ээ. Ийм яваад хөөе яаж ч амжихгүй гэхдээ явхад яваад байна гэж мэдээд шүү дээ сэтгэл маань. За дөрөвдүгээр шатнаас эхлээд бол дүүлүрж өдөө гэдэг нь болохоор номготхож үлдэх. Дөрөвдүгээр зурган дээр зургийн байрлалд өөрчлөлт орсон байна тийм ээ. За одоо бол сэтгэл өөрийн зургаар сацрах хүчгүй болно гэж. Энийг үсэг үү? Сэтгэл надаа захиалаагүй тийм зоргоороо явахгүй л гэсэн. Би түүнийг хяндаг болчихно гэж. Дистарал. Тэгэхээр урд нь бясалгаж гараад тэрний арталт сэтгэл нь орсон. Зоргоороо явахгүй би барина л гэж хэлж байгаа. За мөн юу нэмэгдсэн учраас нарийн түвшний живх тогшрогч гэсэн тодорхой хэмжээнд хянж эхэлнэ гэж хэлж байна. Дөрөвдүгээр түвшин. За энэ дээр ингээд энэс хойшоо тэгээд хитрхи их сэтгэл дотгошоо барьснаас болоод сэтгэл бас хитрхи их нэг юм юу хэмдэ одоо сацрахаа болчихно. Тийм болохоор жоохон сэтгэлийг бас сэргээх хэрэгтэй мэрэгтэй гэл юмнууд байдаг юм. Хитрхи их бүр юм болчих. Тэнгүүд л одоо яаж сэргээд юм бэ хэрэг мундаг бясалгач намтар зэргийг уншаагаад. За одоо ингээд 4 5 эднэр бол ингээд ерхэд нь ярьчих дөө. Товчтой бол тэгэл нэрнүүд нь бол номготхож үлдэх, амирлуулж үлдэх, тийн амирлуулж үлдэх. За Бурхны шинэрхтээ тийн гэдэг үг яваад байд. Тийн гэдэг нь хүч нэмсэн л үг шүү. Машид гэдгээс ялгаагүй. Тийм ээ. 5 дахь, 6 дахь, 7 дахь. За би энэ нэрийг босчоо дараах юм. За нэрнүүдийг л уншичээ. Номготхож үлдэх 5, 6 нь болохоор амирлуулж үлдэх, тийн амирлуулж үлдэх, 7 дахь, 8 дахь нь болохоор нэгэн үзүүрт үлдэх, 9 дахь нь болохоор тэгш тавих, тэгш агуулах гэж. За энэ дэр ингэ тийм а. Сүүлийн 3 нь бол бараг заан цагаан болцсон байгаа үстэй тийм ээ. Энэ үг л гэдэм бэхэр ерөөсөн нарийн түвшний живх тогширч байхгүй л гэдэг. Нарийн түвшний живх тогширч байхгүй гэж. За өчүүхэн тэр сүүлээс 3 дахь дээр жоохон хараа байгаа үстэй тийм ээ. Нарийн түвшний живх тогширч төрхүүе бэрх бөгөөд өчүүхэн төрсөн төдийд амар хэлбраар буцаах болно гэж хэлж байгаа. Энэ бол 7 дугаар түвш. 8 дугаар түвшиндээ бол нарийн түвшний живх тогширч төрөхгүй гэж. Төрөхгүй. Тэгвэл 8 9-2 ялгаа юу гэдэм бэ хэм бол 8 дугаар түвшиндээ яг төвлөрөөл бясалгаж яхад өчүүхэн нарийн ч гэсэн сэтгэл өөрт тийшээ явах живх байхгүй. Яг энэ дээр тодорхой тунгалаг байна 8 дугаар түвшин. Гэхдээ энэ төвлөрлийг үүсгэхийн тулд өөрийн зүйлс өчүүхэн шамдал байна гэж хэлж байна. 9 дугаар түвшинд өөрөөс ямар ч шамдалгүйгээр сэтгэл зоргоороо өчүүхэн зөнгөөр өгнө шүү дээ. Өөрөөрөө өчүүхэн төдий живх тогшорлгүйгээр төвлөрлийг үүсгэж эхэлнэ гэж 9 дугаар түвшин. За 9 дугаар түвшиндээ хүрэхтэй зөвлөгөө болчихоо. 9 дугаар түвшиндээ хүрээл тэрнээс хойш 1-2хан гişний дараагаар яг зөнгөөрөө машид гүнзгий төвлөрлүүлсэд эхлэхээр л 2 дахь гişэндээ бие машид амар амгалан болоод тэрний дараагийн гişэндээ сэтгэл машид амар амгалан ялгамжаатай төрж эхэлнэ л гэж хэлдэг. Тэгэхээр ийм бие сэтгэл машид амар амгалан бүр сэтгэл тогтоод ирэхээр бид нэг ингээд сацраал байд юм биз дээ юм ботоол. Яг үүн дээр ингээд ямар салхигүй юм зуул шигч байд юм гээд яг нэг үзүүс тогтоод эхлэх. Энэ сэтгэл тогтсны хүчээр ялгамжаатай амар амгалан төрөөд эхлэхтэйгээ зэрэг энэ амар амгалан юу гэж хэлдэг юм бэ гэхээр амирлан орхон тэмдэг төрлөө гэж хэлж байгаа юм. Амирлан оршихуун тэмдэг төр. Тэр амар амгалан төрөөд ирэхээр л ерөөдөө товчтой гэдгээр амирлан оршихуг оллоо. Тэр 9 дугаар түвшин 10 дугаар түвшин бол бараг нэг их гişн 2 гişний л хоорондоо зайтай байх. Зөнгөөрөө машид төвлөрөл төрлөө тэнгуут нь ялгамжаатай амар амгалан гарч ирэл за амирлан оршихуг олчлоо гэж хэлдэг. Амирлан оршууг боллоо. За энэ зурган дээр нөгөө нэг зааныг унаад ивж байгаа, нисээд ивж байгаа. Нистийн нэр биш шүү. Амирлан оршууг олохдоо зэрэг нисээд явчихгүй шүү. Нэрнгээсээ амирлан. Гэтэ энэ юу билэгдэв юм бэ гэхээр сэтгэл машид амгалантай байгааг билэгдэж байгаа маа гэж. Заан унаад ивж байгаа нь би машид амгалантай байна. За энэ хоёр эсрэгээрээ ч байж магадгүй.
харагдахгүй байна. За юутай ч гэсэн нэг нь бие машид амар хялбар болсныг, нэг нь сэтгэл машид амар амгалан болсныг биелэгдэж байгаа. За энэ доод зурагнаас ахуулаад нэг юм гал байна да тийм ээ. Гал тэгээ дээшлэх тусмаа Багдад яваад байгаа үстэй тийм ээ. Энэ юг харуулт юм гэхээр махралыг харуулж байна. Махрал. Өөрөөр хэлбэл төвлөрлийн бясалгал анх хийж явах үед махрал маш орно гэж хэлж байна. Дээшлэх тусмаа махрал бага, илүү хялбар, илүү зоргоор одоо юм хийхэд нөгөө дадна гэж байна да тийм ээ. Төвлөрөл нь илүү хялбар, илүү зоргоор, илүү урсгалаар, илүү амархан өөрөө төвлөрөөд эхлэв. Дээшээ болоод эхлэн бүр ямар ч махралгүй болоод эхэлж байгаа юм тэр баг. Тэгээ дээрийн гурав бол галгүй болж байгаас тийм ээ. Ер нь зөнгөөр гарч ирж байгаа юм байна. Тэгтэл 10 дугаар төвшин амирлын оршуунгууд дахиад гал ирэлж гарч байгаа үстэй тийм ээ. За энэ бол бид нэр бясалгал гэдэг бол ерөн сэтгэлийг хөгжүүлэх нэр юм аа. Зөв сайн сэтгэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх нэр юм аа гэсэн үндсэн хоёр хэлбэртэй гэж хэлсэн. Төвлөрлийн бясалгал, нөгөөх нь болохоор шинжлэх бясалгал. Амирлын оршууг олсны дараагаар юу гэж хэлдэг вэ гэхээр сэм лайрун тоо буюу таны сэтгэл үйл нь бэлэн боллоо гэж хэлдэг. Үйл нь бэлэн боллоо гэдэг нь болохоор ийм төвлөрлөөс их амар амгалан төрөөд эхлэхтэйгээс за одоо ёстой одоо нэг төмөр мөмрийг ингээд уяраагаад тийм ээ мөнгөийг ч юм уу алтыг ч юм уу уяраагаад юу ч хийхэд нэг уян болчтгоо да тийм ээ. Тэрийг одоо лайрун гэж хэлээд одоо юу ч хийгээд яг тэрэндээ ижлэх. Одоо сэтгэл чинь тогтцсон болохоор одоо ёстой бясалгал бэлэн боллоо гэж. Одоо бясалгал бэлэн боллоо буюу одоо шинжлэх бясалгал одоо өндөр түвшинд хийж эхэлнэ л гэж хэлдэг. Шинжлэх бясалгал өндөр түвшинд хийж бэлэн боллоо гэж. За ингээд тэгээд ярил гэгээр холоо одоо зүгээр сэтгэл тогтж байгаа юм л шүү. Сэтгэл тогтж байгаа юм л. Хэдэн цаг хийж ийм одоо 2 3. Тэ мэдэхгүй байна. Ерөөхдөө нэг ийм яриа байдсан шүү. Гэтэ зүгээр ийм яриа би сонсч ирсэн. Одоо яг цаг сайн байхад бол тийм ээ. Яг тэр өдөртөө хэдэн цаг хийж исэн чим хүн болгоноос өөр гэх нь шүү дээ. Хүн болго өөр. Ахта 8 сарын дотор амирлуу оршоо олно гэж би сонсдог л. 8 сар хийгээл яс хийгээл амирлуу. Гэхдээ нэг юм шүү. За 1 2 3 дугаар түвшин эднэр бол ерөөхдөө баг сонирхч юм хүн хичээгээд хүрчээд юм хэцүү биш болов уу гэж бодохоор. За энэс дээшээгээ явахын тулд бол илүү цаг хугацаа тийм ээ. Илүү хөдөлмөр одоо илүү юу гэдэг юм да одоо нэг хөрөнгө сагсан бөмбөг сонирхох гэж мэрэгжлийн сагсан бөмбөгчээр ялгаатай шүү дээ тийм ээ. Илүү цаг хугацаа, илүү өөрөөр нэлээд ийшээгээ өөрийгөө зорьсон хүн явах юм шиг. Уулаасаа ийм юм ба амирлан оршуун бясалгалыг ингээд илүү өндөр түвшинд хүрээ гэх юм бол нэг юм сэтгэлийн дотоод амар амгалан энийг гоё, энийг дадуулъя гэсэн энийг үнэл хүнлэмж 5 метр хүн аз жаргалыг үнэл хүнлэмж хоёр бол уруу хамааралтай юм шиг. Нэг жингийн тухай шиг. 5 метр хүн жаргал гоё, бүжиглэх гоё штэ, орилоо дуулах гоё штэ гэж л байгаа бол амирлан оршуун бясалгалын өндөр түвшинд хүрэхэд юм бэрх. Яг шал хоёр өөр юм. Яг нь зоргоороо ингэхийг гоё гэж байна. Нэг нь болохоор түүнийг хянаа тогтоохыг гоё гэж хэлж байгаа болохоор ер нь нэг зэглэр тогтох боломжгүй юм шиг байна. 1 2 дугаар түвшинд бол бас гайгүй байна шүү дээ. Түүнээс ингээд бясалгалын өндөр түвшинд хүрсэн бол шууд амар юу гэдэг юм байгаа ингээл бүжиг. Тэгснээр за би одоо амар мундаг бясалгал баг боломжгүй зүйл. Яг хуу бурхны ном их өндөр түвшин мөвшөнд бол байж болно л доо. Ойлгож байна тийм ээ. Бүр их өндөр түвшний хүмүүс л байж болно. Бидний зүгээр ингээд явж байгаа юм бол 5 метр хүн шунал 5 метр хүүгээр л аз жаргал авъя. Жишээлбэл хоол тийм ээ. Хоолд чи аз жаргалын амар том нэг юм хаалга юм биз дээ. Тийм биз дээ тийм ээ. Амар ингээл астана гоё шүү сайхан хуушур гэх юм уу. Сайхан будаатай цайгаал. Тийм биз дээ тийм ээ. Баруун моронд бол ингээл өчнөө олон халбаг сэрээ мэрээ олоол ингээл төсөөл ингэж итэл ямар яас ийсэн гэл тэрнээс амар таашаал аваад байгаа болвол нөгөө талд амирлан оршихуун энэ бясалгалын өндөр үр дүн боломжгүй л гэдэг. Нэг ялангуяа хоол үнэр энтнээс бол одоо тэрийг хүсэх шунах заавал ил ажиллах нь унтарч байж амирлан оршихуун эрдэм төрнө гэдэг. Хоол үнэр амт эднэрт бол шунах заавал бурах хэрэгтэй. Тэр гарал одоо хэд олон янзаар идэм үстэй бид.
цадгарч задгаа одоо юу гэдэм дээ одоо их гайхуулж идэх ч байт юм уу байдаг шүү дээ. 3 жигнүр бууд идчих мэдчихээл дээ. Хааштай нэр өөх магалаас өхрийн мах цайхан шүү гэл. Ингэж л байгаа бол амирлуу шуурм болохгүй гэж л. За баг хоол мол гэдгийг бол зүгээр л одоо нэг энэ биеийг тэтгэх төдий тийм ээ. Иднэ л гэж тэр одоо тэр зүгээр байдаг юм болж тэр сэтгэлийн амар амгал одоо юу гэх юм төвлөрлийн бэлсэлэр нь улаасаа хийх юм биз дээ. Бодоод үзвэл хүнд өвлийгээ гэд энийг хий суух бай гэхээр чинь тэнийг гоё гэж харсан тохиолдол юм биз дээ тийм ээ. Тэрний оронд гоё өөр юм хийлтэй гэж бодох юм биш. Та зүгээр хийж байгаа бэлсгэл одоо жишээл хэдийн хугацаанд гэдэг нийтдээ хэдийн хугацаа мэдэхгүй. Зүгээр бид одоо ингээд ерхий зарчмын ярьчлаа шүү дээ. За одоо гэртээ очиж хийх хэрэгтэй. Гэртээ очиж тэр хугацаанд хийх юм бол энэ дээр яг зааврууд байт юм л да. Зарим бэлсгүүд бол шууд 4 цаг суулгаал, 3 цаг суулгаал тийм ээ. Тэгээ энийг бол бидний бэлсгэлийн сурах бичгүүдэд бол ер нь буруу гэсэн мэт. Буруу. Шууд 3-4 цаг бүр сууя гэхэд сууд болсон бэрх юм зү. Хаширна гэдэг явт тань хэлж байгаа. За одоо жишээлбэл ингээл завилт суuna гээл тэгэхэд л ингээл бид нар ч одоо багасаа завилсан атлал тэгэл цагаас илүү завилт суугаад ер нь бас л тэгэл чилэн шүү дээ. 2 цагаас илүү бол одоо нэг наана одоо ингээд завлаа суугаад цаг 30 минут болоод ирэхэл өвдгний дэнээс ингээл бэп гэл өвдөл мэдрээд эхэлж. 2 цаг болоход бэ юу нөгөө сэтгэлээ энэ дээр тогтоох манта. Гэтэ хүн болгон ижил биш шүү. Эхнээсээ л 3-4 цаг хийх чадвартай тэндээ шийдсэн, зориулж чадсан хүн байж болно шүү дээ. Хүнд таарахаар одоо жишээл нэг ангийн багш хамгийн шилдэг сурагчтай аваад олимпиадад бэлдээл явчих болно л да тийм ээ. Гэтэ бүхэл төвшин ерөнхий дундаж боломж нөөц гэж хэлдэг юм. Өөрөөр хэлбэл одоо хүн гүүх сайн гэл хүн илүүдэлж интэй хүнийг шууд 10 км гүйлгэж болохгүй шүү дээ. 5 дээр хүчин шүү дээ. Тэгэхээр чин одоо байгаа хичнээн тэр зүйл тэр дасгал сайн ч гэсэн одоо байгаа сэтгэлийн түүнийг хийх нөөц чадвартай нь харгалзаж тийм ээ харгалзаж. Гэтэ яг одоо байгаагаар нэх юм бол ямар ч дасгал биш болж шүү дээ. Одоо байгаас нь жоохон шидэж ахиулах хэрэгтэй. Одоо төвлөрөхөөс нь жоохон ахиулаад энийг хийтэл гэдэг. Тэр нь хийж чадсан тагаар дахиад жоох. Өөрөөр бол одоо ингээд 2-3 цаг ингээд суугаад бясалгал хүн болгоор зарим хүмүүс бол хүндлэж хамт юун сэтгэл тогтох мантай харахад бол гоё бясалгаад байгаа. Хараад бол ингээд суугаад яа дотор бол ёо за хөл бол мэдээ алтлаа. Нарын нөхөр бол гавчхан ч гэж байна. Уулын чигтээ одоо баг 2 цаг өнгөрсөн. Одоо шил нохоо. Тэгэхээр чи ингээд бүтэн 3-4 цагийн турш тийм дэмий бодно гэж байхгүй байх л та. Эхлээд зааврын дагуу явна штэ. Зааврын дагуу оролдоно, хичээн 40 дэх минутанд даяан дахиж нэг дайрч орно. Тэгснээс үл баг бууж өгөөл тэгэл баг гэртээ харих ажил төрөл хэсэг бодож байгаа л дахиж нэг ороод. Тэр ин чин цаг хугацаатайгаар харьцуулах юм бол яг ашигтай яг сэтгэлтэйгээ яг махарч ажилласан хугацаа нь бол жоохон тийм 100% биш их бага байх гэдэг юм л бага байх гэдэг. За тэгээд бясалгалын судрууд эргүүлжүүлдгээр эхнээсээ бясалгалыг живэх тогшролтой холиод сурчих юм бол гэж. Эхнээсээ бясалгалыг живэх тогшролтой холиод сурчих юм бол хожим засгыг бэрхэ гэдэг. Тийм болохоор хугацаа богино гэж хэлдэг. Хугацаа богино байж болно гэдэг. Одоо багасаа жоохон үл залхахын наанд гэж одоо яг залхаасаа наан босвол ерөн зүгээр л гэж хэлдэг. 10 минут ч байсан болох. Гэхдээ давтамж олон хийгд. Өдөртөө 4 удаа 10 минутаар. Ер нь зүгээр яг буддизмын яг ням бүтээл уул мууланд ч гэдэм одоо энэ цам бясалгал хийж байгаа хүмүүс болголцоо өдөртөө 4 тунтай л байдаг. Өдрийн 4 тунтай. Нэг тун болгоно нэг 2 цаг гаруй орчим ч юм уу. За 3 цаг ч юм уу иймэрхүү тунтай л байдаг. За одоо бидний боломжоор ихтэй боломжлох юм бол жоохон төвлөрөө тийм 5 минут. Ихтэй тэр 5-10 минутын дотор яг 100% яг шижир алт гэдэг шиг тийм ээ. Яг тогтох гэж яг бүхий л хугацаанд нь тогтоол хичээгээл оролцож тийм ээ. Тэгээ явцын дунд бол яг давтамжаа цөлөөд хугацаагаа уртцгаал гэдэг. Явцын дунд. Эхэндээ бол давтамж олон хугацаа богино байвал одоо залгахгүй гэж хэлдэг. Тийм ээ. Тэгээ ихнээсээ тийм удаан суулгах үнэхээр тэрүүгээр даачих юм байна. Зарим нь бол тайлс гоё байгаас өстой гоё яана чи маргааш дахиад ирэх үү за ярья л ихэл.
Тэ янз бүр юм л та. Энэ жоо хараа илүү аргатай юм л та тийм ээ. Давтамж болон баг хийл. Тэгэхдээ хамгийн гол нь явж бол хийхтэй л гол нь. Залгачаал тэгэл нэг өвчтөе хүн им яах юм бэ? Хайсаар гал ховор юм олчоол. За олчлоо даа гэж самарцсан амраа. За олцсон юм чинь. За энийг сахиус болгоод зүүчиж гэдэг юм. Ямарч нэмэргүй юм биз дээ тийм ээ. Уухал хэрэгтэй. Тэрэндээ ижил бясалгал дээр зүгээр тийм хандлага ажиглаад. Өөр бясалгал болгоныг л туршаал үзээл ингээл нөгөө им тарэ биен дээрээ туршиж байгаа юм шиг тийм ээ. Нохоон юу сайн, чонын тарих сайн бүх юмыг л үзээл болохгүй шүү дээ. Тэгэхээр чи бясалгал болгоныг л хаа гэж итгэж яваад байгаа шүү. Судлах хэрэгтэй, шинжлэх хэрэгтэй гэдэг л. Юу гэж юм онол нь яагаад энэ цаана яг юу явагдана гэж чи яаж тайлбарлаад байгаа тийм ээ. Ямар үр дүн авчирна хэрхэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд болж явах юм бол хийх хэрэгтэй. Хоёр туушрал байна шүү. Нэг нь болохоор юм болгоныг л хийгээл яваад байх юм бол бас буруу гэж. Шинжлэх мэдэх хэрэгтэй. За нөгөөд нь болохоор мэднэ гэл ингээл судлаа эзэж хийдэггүй. Тэгэх юм бол одоо стейжийнх нь нөгөө хэрэгтэй имээ сахиус болгоод зүүснээс ялгааг байх юм л да. Уухал хэрэгтэй хийх хэрэгтэй. За ингээ өндөрлөе та. 4 дахь өдөр орох юм байна тийм ээ. 4 дахь өдрөөс эхлээд 3 төрөл хитэн гэдэг хичээл орж эхлэх юм шүү. 3 төрөл хитэн гэдэг шал өөр хичээл. За буддизмын баг одоо нэлээд цөм онол руу орж эхэлнэ гэсэн. Тотгошоо орж эхэлнэ. Энэ бол бараг л гадна талын юм л доо. Энэ буйны шимээр бидний дэрвэ. Багшлам бурхны бүтээн үлдээ. Энэ орчлонгийн нэг чамтныг хоцруулгүйгээр бурхны орноо хөтлөх болтугай. Одын дэд эрдний сэтгэл төрөөгүй нэгэнд нь төрөх болтугай. Төрсөн нэгэнд нийс дороотож олон бүрөөдөн аривдах болтугай. За бүртгүүлээгүй хүмүүс нь манай ажилтнаа ч бүртгүүлж юм шүү.